анхны одоо үсэг зааж ирсэн багш нарын нэг юм байна шүү дээ. Одоо үндсэндээ бол 1926 оны одоо яг энэ өдрүүдэд бол энэ манай 35 охид хөвгүүд Герман Францад одоо моржсон суралцахаар барьсан. Яг энэ өдөр хөрөөнөөс хөдөлж ирсэн юм уу тий? Маш их сонь юм. Тэгээ энэ 35 хүүхэд дотор ч нэг домогтой хүүхэд байгаа шүү дээ тий. Охин. Энэ хаалаа тий? Мөн энэ хаалаа юу? Энэ хаалаа чинь Германд очиод манай энэ хүүхдүүд чинь Германд очиод нэг хомстей гэдэг чинь айлд байсан юм байл шүү дээ. Тэгээд энэ хаалаа чинь одоо бас нэг юм шоколадны үйлдвэрийн эзнэд байгаад тэгээд тэр хүүгийн тэр одоо айлын хүүхдний хаалаа охин дурлсан юм байл шүү дээ. Тийм тэгээд энэ охины буцаад явсны дараа бол нөгөө хаалаа нэртэй шоколад тэр айл чи өөрөө шоколадны үйлдвэр эзэн айл байсан гэдэг байгаа тий. За тэгээд ганц хүүтэй сэтгэл алдчихгүй юу. Тийм тэгээд хаалаа шоколад гээд одоо хийгээд хаалагийн нэрээр хийгээд Германд даяар хамгийн том шоколадны үйлдвэр болсон ийм төвхтэй гэсэн. Энэ нөгөө миний нөгөө системийн төлөвлөлт реформ гэдэг энэ номон дээр би ингэсэн. Тэгээ ягаад би энэ ингэ бичсэн бэ гэхээр энэ шоколадыг бас хэлгсэн шүү дээ. Хаалагийн шоколад тий. Энэ ягаад ингэж энэ шоколадыг хийсэн бэ гэхээр бид нар ч нөгөө нэг Германд би чинь боловсролын сайд байхдаа очиж айлчлахдаа одоо яг 23 он тий 23 онд ажиллахдаа яг энэ хүүхдүүдийн тухай ил захидал хийлгээд за тий ил захидал хийлгээд хаалаа шоколадын Монгол захиалж хийлгээд тэгээ Германы одоо боловсролын сайд нарт одоо гардуулахад маш их сэтгэл хөдлөж байсан. Тэгээд 100 жилийн дараа дахиад Германд 1000 инженер бэлдэх одоо энэ төслүүдийг эхлүүлэх гэж байна. Герман. Энийг яаж бэлдэх гэж байгаа юм бэ гэхээр бүгдийг Герман бас явуулна гэсэн үг биш. Энэ Монгол Германы хамтарсан сургууль дээр одоо бид нар 2 дээр нэмэх нь 2 3 дээр нэмэх нь 2 гэсэн хөтөлбөрүүдийг хийгээд тэгээд 2 жил нь Германд очиж сурах энэ хөтөлбөрүүд одоо энэ жилээс эхлэх гэж байна шүү дээ тий. За тэгэхээр одоо дараагийн 100 жилийн 2 дахь том давлгааг одоо 1200 явах энэ ажил бол одоо ерөнхийлөгчийн айлчлалын үеэс эхлэх гэж байгаа. Ерөнхийлөгчийн бас 2100 хөтөлбөр дотор чинь бас одоо Германд ч нэг 40-50 хүүхдүүдээс сурж байгаа шүү дээ. Тэгэхээр 2 дахь том 100 жилийн дараах одоо 2 дахь том давлгаа одоо эхлэх ийм сайхан өдөр бас тохиож одоо бэлгшээж байна. Өнөөдөр тэгээд энэ хүүхдүүд чинь яг 100 жилийн өмнө хүрээнээс хөдөлсөн өдөр бас өнөөдөр их гоё тохиож байгаа юм шүү дээ. Их гоё бэлгшээдтэй гоё өдөр байна. Тийм. Одоо манай ардыг гэгэрүүлэх яамны анхны сайд тий Эрдэнэбат хаан Батхан сайд. Тэгээ энэ хүн яг энэ Германд Франц сурах энэ төслийг санаачилж өөрөө өдөрдөө. Тэгээ хүүхдүүдэд Германд Францад хүргэж өгсөн юм байл шүү дээ тий. Өөрийн бэр. Одоо тэгээ би бас өөрийгөө хазтай сайд гэж бодож байгаа. Яг 100 жилийн дараа Эрдэнэбат хааны одоо эхлүүлсэн одоо 2 дахь том одоо аяныг эхлүүлэх бас юм боловсролын сайдаар 2 дахь удаага ирж одоо ажиллаж байгаа их бэлгшээ гэдэг шүү дээ. Тийм ээ. 1000 оюутнуудаа цөмөр өдөж өгнө тийм ээ. Сургана. Герман сурчсан хуран. Сурчсан хүүхдүүдийг 2 удаа хэрнэлдүүл анхны одоо үсэг зааж ирсэн багш нар нэг юм байна шүү дээ. Одоогийн нэг зохиогч хэлдэг гэдэг номерны бичлэгийг аюулцсан байна шүү дээ. Маш их баярлалаа. Тэгээд одоо Асгалзаар сурахаар одоо гэсэн тэгээд ингээд 100 жилийн хүүхэн юм сайхан бүтээлтэй өнөөдөр бас гэрэл зураг гаргаж өнөөдөр бас ийм сайхан бэлэгтэй өдөр бас 100 жилийнх нь өдөр тохиожод маш их баярлалаа. Тэгээд боловсролын сайдын хувьд энэ бол маш том чухал үйл явдал. Тэгээд би одоо өөрийнхөө системийн төлөвлөлт реформ гэдэг нэг Германд очсон Германы боловсролын сайттай уулзсан уулзалт хэлэлцээр за дараагийн Германд одоо 1000 оюутнуудыг яаж сурах вэ гэдгийг одоо бичсэн хаалагийн түүхийг бичсэн бас энэ номыг хаалагийнхаа шоколадтай за тэгээ 100 жилийн орчин цагийн боловсролын 100 жил гэсэн одоо ийм юу танд борсгоё. Тий. Баярлалаа танд. За. Зориуд амралтынхаа өдөр хүртэл цаг зав гаргаад ирсэн. Үнэхээр баярлж байна. За баярлалаа.